Өнгөрсөн парламентод бид хэд музейн тухай хууль гээд анхдагч хууль баталсан. Би өөрөө ажлын хэсгийн ахлагчийн хувьд нэлээд сайн мэдээд байгаа. Тэгээ энэ дээр 18 хүртэлх насны хүүхдүүд, ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг музейд үн төлбөргүй орох энэ эрхийг нээж өгсөн төрийн музейд л те. Хувийн музей бол мэдээж өөрсдийнхөө бодлогоор явж байгаа. Тэгээ ингэсэн чинь хүүхдүүд музейд орох нь маш их болсон. Багш нартайгаа ирээд одоо энэ Чингисийн музейд ч ерөөсө бүр очрлол ордог болсон. Тэгээ энэ дотор гол нь Монголын түүх соёлтой холбоотой хичээлүүд нь нэг өдрийн хичээлүүд нь явагддаг болчиход байгаа. Тэгээд ганцхан одоо энэ Чингисийн музей гэлтгүй бусад музейнууд манаас нэлээд хүн ордог болсон. Дээрэс нь бид нар байгалийн шинжилгээ ухааны музейг их тэнгэрт одоо барьж байгуулж байна. Ер нь бол бас музей гэдэг чинь өөрөө Монголын түүх соёлтой нэлээд холбоотой. За мөн дээрэс нь одоо хүн төрөлхтний түүхтэй холбоотой байгалийн шинжилгээ ухааны музей гэдээ байж байна. Цаашлаад манай шинжилгээ ухааны академийн дэргэд бас музей барих гад одоо ингээд бас төлөвлөгдөөд шинжилгээ ухааны Science Museum-ийн гадаад байдаг шүү дээ. Тийм музейнуудыг ингээд байгуулах ажил бол нэлээд бодлогоор явж байгаа. Удахгүй номын сангийн тухай хууль маань шинжлэхэд нэр 7 хоног хилцүүлэг нь хийгдэнэ. Ер нь сүүлийн үеийн хүүхдүүд бид нар нөгөө түрүүчийн Босрлын амны илтгэл дээр харсан олон улсын үнэлгээ хийгдсэн. Хүүхдүүд маань энгийн их уншаад ойлгож гин үү? Математикийн одоо мэдлэг нь хэр байна? Байгалийн шинжилгээ ухааны мэдлэг нь хэр байна гэдэг олон улсын стандартын дагуу төвөрийн аргаар шалгалт явуулахад манай хүүхдүүд энгийн их уншаад ер нь ойлгодгүй болцсон байна. Юм уншиж чадах хэвчээ. Тэгээд хөтөлбөртөө бол бид нөр өөрчлөлт хийж байгаа. Хурдан минутанд хэдүүг уншихыг одоо анхаарахгүй. Уншсан юм ойлгож гин үү гэдгийг анхаардаг болно. Цэвэр бичиж байгааг нь анхаарахгүй. Ойлгосон юм өөрийн болоод найруулад бичиж чадчихэв үү гэдэгт нь бид нар анхаардаг. Ийм хөтөлбөр одоо боловсруулад явж байна. Дээрэс нь сумын ч юм уу одоо энэ дүүргийн номын санд хүн өрөөс орох айц. Тэнд ямар ч нэг хідэн хүн ажиллаад нэг юм номын сан гээд эртний тэгтээ сайхан номнууд байгаа тэнд. Яг нь сүүлийн үеийн номнууд нь шинжлэгдээгүй ч гэсэн ерөөсөө хүн орохоо байцсан. Тийм учраас одоо захимжуулын нөгөө гар утасныхаа датаг Facebook үзэхэд биш номын сан руу ордог болоход нь ядаж ингэж зориулъя гэд одоо бас номын сангийнхаа хуулийг шинжлэх гэж чинь. Тэгээ энэ дээр бас нэлийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа. За соёлын өвийн тухай хуулийг бид нар бас одоо энэ жилийн амжихгүй л эрхчил шинжилгээ гэж бодож байгаа. Тэгээд манай Монгол улсын одоо өргөн уудам нутаг дэвсгэр дээр маш их хэмжээний соёлын өв одоо байгаа. Эдгээрийг сэргээн засварлахгүй бол одоо нилээн муудаад хүмүүс бол одоо нилээн одоо илэгдэлд оруулаад тэн дээр нь очиж үзэнгээ одоо яадаг чи эвддэг ч юм уу ийм юмнууд бас нилээн явж байгаа. Наад зах нь хамгийн ойрхон гэхэд Богдхааны музей маань одоо сэргээн засварлах зайлшгүй шаардлагатай одоо нэг төсөл явж байгаа ч гэсэн их удаад мөнгө төгрөг хөрөлцөхгүй ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр бас энэ дээр нэлээд анхаарах шаардлагатай. За манай спортын хувьд та бүхэн мэдж байгаа Олимпиар нэг удаа бид нар ингээд дэлхийд дүнгээ тавилдаг. Тэгээд энэ дээр бид нар маш одоо урдаас эртнээс ингэж бэлтжээж тэнд чинь амжилт гаргана штэ. Тэгэхгүй зөвхөн одоо Олимпиадаа жил ингээд тамирчтай дэмжээл за одоо үр дүн гаргаараа гэд бусад улсын оронд бол одоо эн чинь бүр шинжилгээ ухааны төвшөнд хүмүүсээ бэлдээд ингээд явж байгаа. Тэгээд манад бас төсвийн маань нөхцөл байдал хүнд байдаг учраас энэ соёл спортод бол зориулагддаг мөнгө хамгийн бага байдаг. Тийм учраас бас энэ салбаруудыг дэмжээсэй гэж бас хүсэж байгаамаа.